Plants vs Zombies гэхдээ би зөвхөн P shooter ашиглах ёстой. Сайн бацхан үзэгчдээ энэ бол Xenon байна. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ тоглоно. Ямар тоглоом тоглох вэ гэвэл Plants vs Zombies тоглоно. Тэгээ Plants vs Zombies дотор challenge явуулна. Ямар challenge вэ гэвэл P shooter гэдэг энэ ногоон ургамлыг ашиглаад бидэн рүү дайрж байгаа зомбинуудаас хамгаалах ёстой. Ямар ч тач тоглоомоо оруулаад эхний ээлжинд зааврын үеуд бас анхны амархан левелүүдэд авах хэрэгтэй. За ямар ч тач хэдүүлээ эхний үеүүдийн давах хэрэгтэй. Тэгээд эхний үедээ давж иж үндсэн үе рүү ордог гэж би бол санаж байна. Яг багасаа зөндөө тоглодог байсан хүмүүс байгаах те. Тэгэхээр ерөнхий яаж тоглох ёстойг нь хэдүүлээ бүгдээрээ мэдж байгаа гэж бодож байна. Ярин энэ тоглоомны яг эхний үеуд нь болохоор зааврын үе байгаад байдаг. Тийм болохоор хэдүүлээ хамаг чадлаараа энийг ялцуулъя. Мэдээж энийг бараг хожигдох боломжгүй. Угаасаа зааврын үеуд болохоор хожигдсон ч гэж байхгүй л те. Ямар ч тач тавцгаая. За ямар ч тач 2 дугаар үйл нь ороод ирлээ. 2 дугаар үйл дээр нь бол наран цэцэг ашиглана. Тэгээд хэдүүлээ энэ дээр нэг сонирхолтой туршилт явуулаад үзье. Зөвхөн наран цэцэг ашиглаж энэ үеийг давах боломжтой. Одоо тэгэхээр би энэ P shooter буюу энэ бууддаг цэцгийг тавихгүй гэсэн үг. Би яг яах гээд байна вэ гэвэл одоо наран цэцгүүд амар хангалттай цуглуулж штэ. Наран цэцгийн хангалттай цуглуулж юм бол наран цэцэг идсээр хагаад нөө нэг зомбинд нь бөөндөө ирээд таарна гэж бодож чинь заяа. Яана гэсэн үг юм бэ гэхэлэр наран цэцэг идж явах хооронд зомбинууд идэл зөксөд гэсэн үг. Хэр удаан байлгаж чадах нь тий. Илүү сонирхолтой болох гэдэг байхгүй. Зааврын үеуд бол угаасаа ийз штэ. За одоо ийшээ дайраад байгаа юм чи ийшээ бол бүр ингээ олон тавина гэсэн үг байхгүй юу. Тэгээд ингээ хадгалж хадгалаад яг энэ бүх зомбинуудыг ирж дуусхаас өмнө энэ машинуудаа ажиллуулна гэсэн үг. Энэ машинууд ажиллаад бүгд ингээ налчна. Тэгэхээр ерөнхийдөө бол хожих боломжтой гэж би бодоод энэ зав. Бүр аргаад болох юм бол тэгэхгүй л те. Яна боломжгүй юм болов. Яна боломжгүй шиг санагдав авчлаа шүү guys. Ялвэ гэлзэрэ. Боломжгүй юм боллоо. За боломжгүй юм байна. Яна ямар тэнэг юм ийч вэ? Ямар тэнэг юм ийч вэ? Заавар үе хожигдож. Ямар тэнэг юм бэ? Үгүй ээ guys, энэ боломжгүй юм биш үү? Боломжгүй юм байна уу? Заавар үе дээр хожигдох гэдэг ямар алаа юм бэ те. Дан цэцгээр ялна гэж бол байдаг юм биш үү guys? Заавал юм тавих шаардлагатай. Амар easy хожих боломж байхад би ямар тэнэг юм хийчих вэ? За хийж. Яртаж хийжлөө. Нэг энэ машин алдчихлаа. Устдар бол гайгүй. Шал тэнэг. За, чери авлаа. Nice. Заавар үедээ л дуусгачмаар гээс. Та нарт яг энэ эхлэлийн үеуд нь амар уйдгартай байх хаа тий. Та нарт энэ эхлэлийн үеуд нь уйдгартай болохоор би ямар ч сан газ даваад тоглоо тий заяа. Хөрштөө танилцчихсан. Crazy Dave нэ. За яаж хүрсдэхийг зааж өгч байгаа юм байна. Хүрсээ дарлаа, хүрсдлээ. Амархан юм байна. За боолын тоглолт ойдвол. Дуусаа. Тийм ээ чадлаа. За тэгэхээр бидний өсөн үлээсэн challenge маань одоо явагдах гэж байна. Тэр нь юу вэ гэвэл Plants vs Zombies гэхдээ P shooter. Би зөвхөн P shooter ашиглана. За одоо энэ 50 нар байна. 50 нараараа би наран цэцэг авч болохгүй. P shooter л авах хэвээр.
Одоо энэ тэнгэр бидэнд заяаж байгаа нарыг л ашиглаж одоо өөрсдөө болгоондоо. Ямар ч тааш ихний пишүүдээр тавилаа. За одоо тэгээ миний анзаарсан юм нь болохоор энэ тэнгэр дээрээс бууж байгаа нарнууд нь ийм тогтмол юм байлээ заяа. Уус тогтмол байх ёстой л доо. Одоо жишээлбэл саяны нарыг авлаа. Энийг авлаа 1 2 3 4 5 6 7 гэх нэг 6-аас 8-ын хооронд заяа нар бууд юм байлээ. 1 2 3 4 5 зөө ярил удаан тоглоод тах шиг байна. 1 2 3 4 5 6 7 энэ 6-аас 7-гийн хооронд нар бууд юм байлээ заяа. Тийм болохоор нилээн тооцоолоход боломжийн. Одоо тоолол та 1 за саяныхаарэ. За зөв мэдгүй байдгүй. Ямар ч зэн тэнгэрээс саяж нараар л хэвлээ ажиллана. Бусад юм нь ерөөсөө ашиглаж болохгүй. Энэ болохоор чаленж штэ тий. Зөвхөн пиш өдрөөр хожиж болд юм байна уу үгүй юу харцгаая. Уюу дахих тусам хэцүү болох л ах л та тий. Гэтэ миний бодлоор боломжтой байхаа. Одоогийн байдлаар бол нэлээд давгүй явж шүү. За одоо энэ хаанаас гарч ирэх юм болоо? Тэрийг харж байгаа тамир байна. Яг гарч ирэх цагаас нь тавьчвал надад их ашигтай. За хаашаа тавих вэ? Ийм арай хүчтэй эсвэл хамгаалттай зомбинуудыг ганц пиш өдөр унгааж чадах уу гэдэг бас шинэ асуулт байна. За энэ гарч ирдгүү шүү. Намайг sunflower ашиглагнэ хөр. Загинж шүү. За ямар тааж ингэж доор гараад ирлээ. Энд бол тавилаа. Яа намайг наран цэцэг ашиглаач гэж зэгнээд. За ямар тааж бүгэлдэл хэсэг дээрээ пишүүдээр тавьчихлаа. Одоо тэгэхээр нэмэл 2 игнэ олох хэрэгтэй. Яана өө энийг яаж аргалах юм? What? Өө энийг аргалах боломжгүй юм байна. Яана. Энэ үсэрдэг гаруудыг яаж аргалах юм бэ? Хөөхий яах вэ? Яста тооцоолог юм байна уу? Хамаа намайг тавьж болохгүй мэнэ тэгэхээр. Бас энэ нараа амар сайн хадгалах хэрэгтэй юм. Тооцоод байхгүй л. Хөөхий энд одоогүйгээ дараад ирлээ. Тайшаа тавьчих. Арай наан тавьчих яач вэ? За гайг ухаа. Альваа бидэнд маш их нар хэрэгтэй юм. Яа нэ дахиад нэг. За ашгүй. Өмнөх тавьсан дээр гараад ирлээ. За чинь жоохон хэцүү байна. Тэгээ бид нар давах гээд шүү бараг л. Зөвхөн би шүдэр ашиглаад авах гээд шүү. За альваа. Ер нь боломжтой санагдаад байна. Одоохондоо бол ямар ч асуудалгүй болоод байна. За одоо энэ хэцүү үед яах вэ? Yes, тэр дээдэлтэй гараад ирсэн. Өмнөх тавьсан дээр. Өөр үсэрдэг гарч ирэх нь харъя. Бараг хожиж байгаа юм шиг дээ. Таад хожиж юм байна уу? За хожицсан бүр илүүдээ гарсан нартайгаар хожичлаа. Айхалтай юу. За ямар ч тач одоогийн бодол маань бол хожигдтлоо яваад үзчихье гэж бодож байна заяа. Бүр 200 нар илүүтэй хожлоо. Зөвхөн пишүүдээр ашиглаж. Гайхалтай. За дараагийн үеийг тоглоцгоё. За энэ дээр бас адилхан зөвхөн пишүүдээр ашиглана.
Сая нэг үеийг даваад үзчихлээ. Ер нь боломжийн юм байна зав. Тэгээ 7 секунд, 6 секунд бүрт тэнгэрээс нар унд юм байна. Тэрэндээ л найдаж нэлээд сайн хуцтай тоглох юм байна. За альвэ нар минь тэнгэрээс нар унгаагаач. За хаанаас гарч ирэх вэ? За голд гарч ирсэн. За нэлээд давгүй эхэллээ ямар тааж. Давгүй гэдэг нь юу гэсэн чинь мэдэхгүй. Зөвхөн пишүүдэр ихлээр дэр зарим нэг хамгаалттай эсвэл ур чадвартай зомбинуудыг би аргалж чадахгүй байгаа юм л та. Өсөрч мөсөрдөг зомби гарч ирэхлээр бас хэцүү юм байна. Нарандаа л нэлээд гамтай байхгүй л. За доор гараад ирсэн үү? Яа нар байдаг даач. Алвэ нар минь тэнгэрээс унаач. Сүүл би энэ машинуудаа явуулах хэрэгтэйсэн болов. Бас тэгэж болохгүй хаа. Тэгвэл өстө сүрэх баг. Гэтэ яагаад ийм дотоо машинууд өгöd байгаа юм би ерөөсөө ойлгодгүй. За яа дээтэл доотл. За эн чи юу гэдчихлээ шүү. За доотлолт нь л тавья да. Яг үл энэ машин болохоор. Өөр яах вэ? Үнэхээр мэдэхгүй юм да. Яана энд үсэрдэг гараад ирсэн. За яана эн чи хэцүү юм бол авчлаа шүү. Яах вэ? За энэ сүрсэн баха. Хайр. Ааш. За яах вэ? Яа энд гүдэг юм гараад ирлээ. За альвэ 100-ийнхээс уншчих. 100-ийн нь уншлаа энэ гүдэг тавихгүй бол. За. Яа бас л хэцүү юм шиг. Амар хэцүү байна. Йоо дахиад нэг гараад ирсэн. Ашиг ихтэй энд гарч ирлээ. Яна энэ идлээ. Йоо ашиг. Йоо. За нараа жоохон хадгалах хэрэгтэй наа. Тэгвэл дахиад гүдэг гацчих юмнууд гарч ирж мэрээд. Хамаг төлөвлөгөө бүснүүлэх боломжтой байна. Яа энэ амар сэвтэй харагдчих. Яа ашиг. За болоод шүү. Одоохондоо болж шүү. За. Одоохондоо болж шүү. За. Яана. За, энэ өгсөн. За одоо стаймер болох гэж шүү. За, гүдэг нь гарч ирүүл шууд тавина. Хаана? Дээр нэг гүдэг гараад ирлээ хөөрхий. Элвэ. Come on. За, гайг юм шүү. Одоо бараг ингээ харгалчих чам шүү. Дахиад энд гараад ирлээ. Гэтэ зүгээр. Yes, тийм зүгээр. Энийг давчихна. Хөөе, бараг болох гэдэг юм шүү. Юу, бараг болох юм шүү. Би нэр сэтгэл алдарсан байсан чи яа үндэ болох юм шүү. За ээж энд гараад ирсэн. Хоёр зэрэг гараад ирсэн. Хэлээ. Машаараа.
Хөөрхий. Йоо за имцсэн. Энэ юу яа цааш хүү. Яа на тэнгэрээс нар өхөө болчлоо гэсэн чи шүүв болчлоо. Яа юу болоод байна. Амар үзээтэй нэ. За энд нэг үүж ирж байна. Гэтэ гайгүй. Идэт хэлцэн. Үу. За байж байгаарай. За энийг оруулчих та. Чи идэт эхэлсэн. Ямар. Буруу гацчихсан. Яа яаж байгаа юм бэ? Буруу дарагдчихлаа шүү дээ. За одоо тааруулж агаад яг хэрэгтэй газар тавих хэрэгтэй. Энд яста буруу тавьчлаа. Альва бүгд нь устгаад өг залуусаа. Та нар чаднаа. За яа энэ жоох хэцүүцэж байгаа шүү. Энийг идчихлээ шүү. Идчихлээ. Энэ тавьчил таарах юм байна л да. За. Хамгийн хэцүү үе. Чадна. Альвэ. Come on. Нар өгөхгүй мө да. Нараа алга болчлоо. Нараа өгдөгөө. За хаана хамгийн өгөө энэ тэрийг тааруулж тавина да. Өөр хачин өсөрдөг юм гараад ирэх үү. Яа энд нэлээд хүч түрүү орж иж байна. Альва устгаад өг. За хожчихжээ guys. Яа гайхалтай. Би ч бараа хороо юм биш үү? Би ч бараа хороо юм байна. Boom. Let's go. За дараагийн үе рүү орсон. За level 8 руу орсон. Одоохондоо ямар ч асуудалгүй зөвхөн P-shooter ашиглаа явж болж байна. P-shooter-ыг сонгоод бусна хамаагүй. Одоо энэ мөсийн P-shooter ашиглаж болно. Гэтэ үнэтэй. Зөвхөн P-shooter ашиглана гэсэн шүү дээ. Тэгэхээр P-shooter-ийн төрлүүдийг ашиглаж болно гэсэн үг. Даанч нар бидэнд тэгж өгөхгүй байхаа. Миний бодлоор. За одоо болохоор энэ зомби гарч ирж байна. Мэдээж ингээд зарим тохиолдолд бол машинуудаа явуулахаас өөр аргагүй юм байна. За өөр хаана гарч ирэх нас яа арахгүй бол доор гарч ирсэн. Нарнуудын жоохон хурдан өгдөг болгож олдсон болов. Яаж тэгдэг юм бол боломжгүй л хата. Наран цэцэг авах зөрүүлцтэй тоглоомлох.
За аль вэ? Нар унжаах нарсангүй. Орой. За. Энд ирж гэн яана. Би ихтэй ийшээ тавилт байна да. Тэгэхгүй бол арай амжихгүй юм. Яаж ч бодсон. Нэгэнт тавиагүйгээр л за. Энэ машиныг бол явуулсан гэж тооцож байгаа. Энэ зомбинууд нь хэрэгхээс өөр юм хэлж мэддэг юм бах та. Энэ дахиад нэг зомби гараад ирэхэл амар ашигтай алах гэдэг байхгүй хоёр зомби. Яана бакеттэй юм гараад ирлээ. За ийшэл тавиа да. Нар бүр арай л бага байна. Энэ дахиад нэг зомби гараад ирчээч. Hello энд гараад ир. Очирсан. Ийдсэн өө. Ее. Ямар баларсан юм бэ? Ее. За яана өө өжигчж байгаа юм уу? Хараагүй л үү дээ. Хүү ээ. Оо шээ. Хүрцтэй гэж. Хүрцдэгш. За хожигдсон guys. Зөвхөн би шүтраас л чанга юм байна. Яа. Game over. За. Ер нь бол энэ хүртэл явж чадлаа. За тэгээд дахиад өөр юм хөвжлүүд үзхийг хүсэх юм бол лайка сендараарай л гэж зөвлөе да. Лайк маань амар их байх юм бол тэгэл дахиад нэг юм бичлэг Xenon Gaming channel дээр хийн. Тийм болохоор Xenon Gaming channel-ыг маань subscribe дараарай.